За хайдах. Хей, за юу вэ? Сайн уу? Таны адил сайн уу? Ажил сайн. Энэ 7 хоногоос нэлээд заагүй өнгөрлөө. Маргааш Сан Франциско нэстэ. Харин тэнгистэй. Тий, ажиллаар. Тэгээ тэнд нэлээд уулзалттай байгаа. Тэгээ тэндээс хурж ирээд дараа нь шууд Монгол руу найзхаа хөрмөнд яваад тэгээ дараа нь Вьетнам явж нэг тийм йога meditation бясалгал хийж байгаа. Подкаст хийх зав гарах нь. Подкаст хийх зав бол угаасаа байнга гарна тий. Тэр бол number 1 priority. За тэгэхээр та энэ 7 хоногт бэлдсэн мэдээллүүдээ хаваалцах юм бол энэ 7 хоног бас технологийн ертөнцид том big tech компаниуд дээр нэлээд их юм боллоо тий. Үнэн зөндөө боллоо. Саяхан хэд хоногийн өмнө Трамп бас нэг тий цагаан ордондоо нэг оройн зоог тэрэн дээр бүх компаниудын бүх CEO байсан. Elon Musk байхгүй. Тэр дотор нэг хүн байгаагүй байсан. Elon Musk байгаагүй. За тэгтээ тэр талаар хоёулаа өнөөдөр ярихгүй байгаа тий. Хоёулаа өнөөдөр болохоор 4 сэдвээр ярина. Эхний сэдв болохоор Anthropic гэдэг хэмэл оюухны компани байгаа. Энэ компани дөнгөж сая хэд хоногийн өмнө 13 тэрбум доллар босгоод тэгээд нийт энэ компанийн үнэлгээ 180 тэрбум доллар хүрсэн байна. Вау. За энэ талаар хоёулаа ярина. Хоёр дахь сэдв болохоор Google гэх компани байгаа тий. Google компани Chrome-ыг болохоор шүүхт өгсөн байсан. Энэ Chrome гэдэг браузерыг одоо салгана гэд. Тэгсэн чинь сүүлийн шүүхийн одоо шийдвэрээр Google Chrome-ыг авч үлдэхэр болсон байна. Гурав дахь сэдв болохоор за хятадын судлаачид дөнгөж сая 100 гигабайтын хурдтай 6G чипийг бүтээсэн байна. За тэр талаар хоёулаа ярилцсан. За тэгээд дөрөв дэх буюу арай жоохон хөнгөн те хамгийн сүүлийн сэдв нь болохоор Warner Bros гэдэг компани, Midjourney компаниг болохоор шүүхт өгчээ. Яагаад шүүхт өгөө? Суперментэй холбоотой гэсэн. За. Тийм байна. За тэгвэл шууд сэдвүүг оръё. За тэгээ. За хамгийн эхний сэдв Anthropic компани талаар байгаа. Гэтэ хоёлаа яг үндсэн сэдв рүүгээ орохоос өмнө манай үзэгчид болон надад Anthropic гэж юу ямар үйл ажиллагаа эрхэлдэг компани вэ гэдэг талаар танилцуулж өгөх юм бол За тэгээ. За Anthropic гэдэг компани зүгээр яг энгийн ойлголтоор ингээд хэлэх юм бол бас л нэг хэмэл оюуханы компани тий. Тэгээд Anthropic компани, OpenAI эдгээр ерөнхийдөө яг адилхан компани гэдээ баг ойлгочиход баг болно. Тэднийх нь яг гол бүтээгдэхүүн нь болохоор одоо ChatGPT-тэй адилхан Anthropic-ийн өөр гэсэн cloud гэдээ байгаа. Тэгтээ яг ChatGPT-гийн OpenAI-гийн ChatGPT болохоор илүү одоо яг нөгөө хэрэглэгчдэд ингээд нэг зориулагдсан тий. Anthropic хэдийгээр хэрэглэгчдэд зориулагдсан тийм LLM одоо тэр cloud гэдэг нь байгаа ч гэсэн бас илүү тэр enterprise корпорацууд руу чиглэсэн бас бүтээгдэхүүнүүд байд юм билээ. Тэгэхээр доторх ингээд одоо user одоо хэрэглэгчийн ингээд type-ыг хараад үзэх юм бол за эхлээд яг хувь хүн энгийн хэрэглэгчдэд зориулсан team бүтээгдэхүүн байгаа. Тэр нь болохоор ингээд 3 төрлөөр орж ирнэ. Үнэгүй одоо free version-ээр орж болно. Эсвэл чи арай жоохон мөнгө төлөөд pro юм уу max version-ыг авч болно тий. Тэр нь болохоор яг л ChatGPT-тэй адилхан одоо үйлдэлтэй. Чи юм нэг асуултууд асууж болно, жоохон код өчөж болно тий. Эсвэл бас судалгаа эднэр хийж болно. Хоёр дахь нь болохоор яг энэ developer буюу одоо програм хөгжүүлэгчдэд зориулагдсан бас нэг team модель байгаа юм билэ. Тэрэн дээр нь болохоор чи тий одоо код бичээд илүү одоо нөгөө нэг team интеграцууд дээр хийх боломжтой. Гурав дахь нь болохоор бас нөгөө жижиг дунд үйлдвэрүүд байдаг тий. Жижиг дунд үйлдвэрүүд ч юм уу эсвэл одоо яг багаараа ажиллах бас тэднэрт ингээд зориулагдсан team бас бүтээгдэхүүн план байт юм билэ. Тэгээд дөрөв дэх буюу бас нэг модель нь болохоор яг энэ том корпорац enterprise-удад зориулагдсан бас нэг team модель байгаа. Энэ нь болохоор бүр одоо тий яг том корпорацуудад одоо өндөр хэмжээний үйлдэл баримт бичиг тэр бүх одоо боловсруулалтууд ингээ хийх аюулгүй байдлыг харах тий тийм өргөн тийм цар хүрээтэй тийм хэрэгжилттэй тийм бүтээгдэхүүн байгаа. За тэгээд тав дахь буюу хамгийн сүүлийнх нь болохоор бас яг нэг тийм тодорхой салбарт ингээд зориулагдсан одоо юм тийм тусгай тийм оптимайз хийсэн бас модельуд байгаа тий. Тэр нь болохоор хоёулаа бас нэг хамгийн баг ихний 1 юм уу 2 дугаар сэдв дээр ингээд ярьж ирсэн Anthropic компани cloud-ийнх нь student mode гэдэг яг нэг боловсролын чиглэлд их сургууль зориулагдсан нэг тийм мод гаргасан гэд тэр нь жишээ нь одоо энэ модельуудын нэг. Тэгэхээр нэг ийм 5 одоо хэрэглэгчид зориулагдсан юм модель хийдэг компани байна. За тэгэхээр өнгөрсөн 7 хоногт бол одоо хоёул үндсэн мэдээ болох 9 сарын ихээр бол 13 тэрбум долларыг татан төвлөрүүлээ санхүүжилт аваад үндсэн үнэлгээ нь бол ойролцоогоор 185 орчим болсон. Энэ талаар бол хэвлэл мэдээллээр бол нэлээд бас явах шиг боллоо. Энэ тал дээр та илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм бол за тийм. Тэгэхээр
Anthropic гэдэг компани чинь бол одоо гарааны бизнестэй стартап. Хизээ байгуулагдсан бэ гэхээр 4 жилийн өмнө ерөнхийдөө байгуулагдсан. 2021 он хин энэ компани байгуулсан бэ гэхээр яг энэ OpenAI компанид ажиллаж исэн. Одоо өмнө ажиллаж исэн залуучууд нийлж агаад байгуулсан юм билээ. Тэгээ тэрнийх нь яг одоо founder буюу үүсгэн байгуулагч нь болохоор Dario Amodei гэдэг одоо залуу байгаа. Тэ. Тэгээд энэ компани 4 жилийн өмнө ингээд байгуулагдсан гэхэд одоо ингээд аль хэдийн 183 тэрбум долларын үнэлгээнд хүрсэн гэдэг бол бас л энэ түүхэндээ ер нь хамгийн хурдцтай өсөж байгаа хамгийн өндөр үнэлгээтэй гарааны бизнесүүдийн нэг болж ер нь бол бичигдэж байна. Бас нэг сонирхолж хэлэхэд 6хан сарын өмнө одоо чинь 9 сар гэхээр 3 сард тий 6 сарын өмнө энэ компани бас мөнгө босголт хийсэн байсан. Тэгээд тэр нь болохоор 3.5 тэрбум долларын доллар босгоод тэгээд 61 тэрбум долларын үнэлгээд бол хүрсэн байсан. Тэгэхээр 6хан сарын өмнө 60 тэрбум долларын үнэлгээтэй байсан чинь одоо 6 сарын дараа ингээд 180 3 дахин 180 тэрбум долларын үнэлгээтэй болцсон. Тэгэхээр маш хурдцтай өсөж байна. Тэгээ бас нэг сонирхолтой юм нь болохоор хөрөнгө оруулагчид нь одоо хинбэ гэд те. Тэгсэн чинь хамгийн анх 2021 онд ингээ байгуулагч хахад нөгөө чи Sam Bankman-Fried SPF гэдэг нэг залуу тий манай хүн ч нөгөө FTX илүү тий нөгөө crypto exchange компани тэгээ тэр нь ингээ дампуураад бас үлээн болсон. Тэгсэн чинь тэр залуу одоо Anthropic гэдэг энэ компани хамгийн анхны хөрөнгө оруулагчдын нэг байсан бэлээ. Тэгээ тухайн үедээ болохоор 500 сая долларын хөрөнгө оруулалт хийж исэн. Тэгээд нөгөө FTX компани өөрөө дампуураад тэгээд энэ нөгөө нэг авсан хувьцаагаа аль хэдийн зарцсан л та одоо бол гарцсан байгаа. Гэхдээ хэрвээ энэ мөнгөө ингээд аваад үлдсэн байсан бол өнөөдөр тэр 500 сая доллар нь 14 тэрбум доллар ингээд болоод маш одоо өгөөчтэй тийм хөрөнгө оруулалт манай хүнд бол болох байсан юм байлээ. Тэрнээс гадна болохоор бас нөгөө том big технологийн компаниуд бас энэ компанид аль хэдийн хөрөнгө оруулсан байгаа. Тэрнийх нь нэг нь болохоор Google, нөгөөх нь бас Amazon. Тэгээ хоёулаа ерөнхийдөө энэ компани нэг 15% одоо гарам бас нэг хувьцаа эзэмшигчд юм байлээ. Тэгээд хамгийн сүүлийнх нь хэлэх зүйл нь болохоор бас яг энэ 6 сарын өмнө 3 сард байхдаа энэ компани нийт одоо 1 жилийнх нь борлуулалт нь болохоор орлого нь 1 тэрбум доллар байсан чинь одоо аль хэдийн 5 тэрбум доллар хүрсэн явж байгаа юм байна. За тэр хоёлаа үнэлгээгээд маш их ярьлаа тий. Яг хоо өмнөх дугааруудаар хоёлаа ингээд ярьдаг шээ 4 их 80-д төрлөө 2 их 80-ыг давлаа гэх мэтчлээ ингээд том компаниудын үнэлгээг ярьдаг тий. Энэ бол 183 одоо тэрбум Америк тэрбум доллар гээд нэг тэдгэрийн хажууд бол айгүй баг сонсогдож байгаа. Гэтэл бас их мөнгө. Тэгээ биднээс юуг асуух гээд байна гэхэлэр ер нь хэмэл оюун ухааны эдгээр стартапууд ямар хүн үнэлгээтэй байгаа юм бэ те гэдгийг та нэг жоохон ярьж өгөх юм бол за тийм за тэгэхээр ерөнхийдөө за хэмэл оюун ухааны энэ модулуудыг өнөөдөр хэн хийж ийн вэ гэхээр одоо хоёр төрлийн одоо хүмүүс хийж ийн гэх юм уу те нэг нь болохоор яг одоо big tech компаниуд тэр нь бол за Meta-гийн Llama ч юм уу те эсвэл одоо Google-ийн DeepMind-ийн Gemini ч юм уу те эсвэл одоо Microsoft-ийн Azure-аар ингээд дамжуулаад Copilot ч юм ингээд одоо том технологийн компаниуд байна нэг талдаа. Нөгөө талдаа болохоор энэ гарааны бизнеснээс стартапууд байна. За тэгээ стартапуудын чи яг одоо хэмэл оюун ухааны дотор энэ үнэлгээнүүдийг өнөөдөр харах юм бол яа харахгүй ингээд номер 1 нь бол OpenAI явж байгаа. Тэгэхээр OpenAI бол нийт түүхэндээ одоогийн байдлаар нэг тийм 64 тэрбум доллар бол босгоцсон байгаа юм билээ. Тэгээд хамгийн сүүлийнх нь үнэлгээ нь болохоор 2025 оны одоо 8 сарын хувьд бол 300 тэрбум долларын үнэлгээтэй явж байгаа. Тэгтээ би бас уншсан яг одоо бас нэг 50 тэрбум доллар нэмж босгох гээд ингээд явж байгаа юм билээ. Тэгэхээр дахиад 50 тэрбум доллар босгох юм бол энэ OpenAI компани шинэ үнэлгээ нь бас хэд болох нь те агуул бол 500-600 тэрбум доллароос хүрч магадгүй. Тэгээ хоёрт нь бол хоёул ингээд ярьсан Anthropic компани байгаа. Нийтдээ 3.5 тэрбум доллар сая босгоо тэгээд үнэлгээ нь болохоор 183 тэрбум долларын үнэлгээнд хүрсэн байна. За тэгээд тэрднийх нь ард бол шууд одоо доошлж байгаа. Бусад өөр зөндөө компаниуд байна л да. Cursor гэх компани байна, Cohere гэх компани байна. Дандаа стартап эднэр нь бол ерөнхийдөө 1.2 тэрбум долларын үнэлгээнүүд бол гаргацсан. Тэгээ Series гэдэг явдаг нөгөө IPO хийхээс өмнө Series A, Series B гэдэг ихэвчлэн ерөнхийдөө нэг Series A-гээс Series E одоо хэмжээндээ явж байгаа иймэрхүү хэмэл оюун ухааны компаниуд байна. Тэгэхдээ ингээ харах юм бол баг бүгд Сан Францискод
төвлөрсөн компаниуд байдаг. Ер нь яагаад Сан Франциско төвлөрсөн гэж та бодож байна? Яагаад Сан Франциско төвлөрсөн бэ гэвэл миний бодлоор нэгт мөнгө хаана байна, тэнд төвлөрөлт байна те. Тэгэхээр Сан Францискод хамгийн их одоо нэг venture capital хөрөнгө оруулагчид, private equity компаниуд байна нэгдүгээрт. Хоёрдугаарт болохоор бас нөгөө talent буюу те яг одоо нөгөө бүх хүмүүс нь хамгийн одоо чадвартай талентууд хүмүүс бол яг Сан Францискод байна. Мэдээж тэгээ Сан Франциско ч өөрөө одоо Silicon Valley те тэнд технологийн одоо хамгийн том үүсэл байна. Тэгэхээр тэнд л бүх юм төвлөрч явах шиг байна да. За яг эндээс үргэлжлүүлэн асуухад байгаа. Соёлын сая дурдлаа Meta, Microsoft гэд эдгээр компаниудын модулууд болвол зах зээл дээр бол ингээд ашиглагдчих байгаа. Тэгэнгүүт яг нэг талаас бол тэтгэр томоохон компаниуд бол өөрсдийн гэсэн өөрсдийн эзэмшлийн модулуудыг бол бүтээгээд зах зээл нэвтрүүлсэн. Нөгөө талаас эдгээр стартапууд нь тэдгээр одоо Microsoft гэдэг ч юм уу те Meta-гийн Llama гэдэг ч юм эдгээр модулуудтай хэрхэн одоо өрсөлдөх нөхцөл боломж үүсэж байгаа юм бэ? Яг OpenAI ингээд харахад маш их юу явж байгаа боловч амжилттай явж байгаа боловч бусад стартапууд нь ер нь яаж өрсөлдөд байгаа юм бэ гэдгийг Яа, наач амар гой асуулт байна. Би бас энийг бас нэлээд бодож ирсэн. Ерөнхийдөө ингээд дөрөв хоёлоо ярьсан тийм ингээд том big tech компаниуд эдгээр чинь бол ингээд ардталтай зөндөө олон одоо resourceтэй байна. Тэгээд химэл оюун ухааныг ерөнхийдөө бий болгохын тулд маш их хэмжээний одоо compute хийх хэрэгтэй тий. Тэгээд тэр бүх тооцоолтыг хийхин тулд чамд маш их одоо data center байх хэрэгтэй. Тэгээ маш их бас data байх хэрэгтэй. Тэгээд зөндөө олон одоо нөгөө GPU эдрийг бас авах хэрэгтэй тий. Тэгэхээр энэ бүх одоо зүйлж маш их хөрөнгө оруулалт зарцуулах боломж одоо шаардлагатай байна. Тэгэхэд эдрийг яаж одоо энэ гарааны бизнес буюу стартапууд энэ том big tech компаниудтай ингээ өрсөлдөд байгаа юм бэ? Ер нь боломжтой юм уу үгүй юм уу тий? Тэгэхээр миний бодлоор нэг хэдэн зүйл байгаа. Нэгдүгээрт энэ гарааны бизнесүүд хизээч ганцаараа бол энийг хийхгүй байна. Дандаа одоо том технологийн компаниудтай хамтарч хийгээд байгаа юм байна лээ. Одоо partnershipтэй гэсэн үг. OpenAI жишээ нь харъя те. OpenAI-гийн өнөөдөр 49% билүү те. Тэрийг өнөөдөр Microsoft жишээ нь хувьцааг нь эзэмшдэг те. Хамгийн анх Sam Altman 2018 онд билүү миний бодлоор Microsoft-оос хөрөнгө оруулалт авч ирсэн $1 триллион. Одоо болохоор аль хэдийн 13-аас 14 триллион доллар хөрөнгө оруулалт Microsoft-оос авсан. Тэгэхээр OpenAI нэг тийм ганцаараа яваад байгаа ерөөсөө биш те. Big технологийн компани Microsoft-тай ингээ хамт явж байгаа нэгдүгээрт. Хоёрдугаар чинь Anthropic гэдэг компани болохоор Google, Amazon-оос аль хэдийн хөрөнгө оруулалт авсан. Тэгээ Google, Amazon хоёулаа тусдаа 15% одоо хувьцаатай ингээ явж байгаа. За Cohere гэдэг бас нэг өөр гарааны бизнес байгаа. Тэр химэл оюухан компани болохоор Nvidia, Oracle-тай ингээ хамтраа явж байгаа. За тэгээд Scale AI хоёлаа өмнөх дугаар дээр ярьсан те нөгөө Scale AI чинь дөнгөж сая Meta-д 49% бас зараад тэгээд Scale AI-гийн нөгөө үүсгэн байгуулагч болохоор Meta-гийн тэр нөгөө химэл оюуханы Superbug гэдэг тэрийг ингээ тэргүүлээд явж байгаа. Тэгэхээр энэ гарааны бизнесүүд чинь заахан objectively ингээ зүгээр харахаар нэг яг ингээ өөрсдөө яваад байгаа боловч яг үүндээ артталтан дандаа big tech компаниуд ингээ support хийгээд явж байгаа нэгдүгээр. Хоёрдугаар болохоор угаасаа маш их мөнгө химэл оюуханы маш том одоо bubble яваад байгаа шүү дээ тий. Хөөс гэдэг үл монголоор хөөсрэлт тий. Хөөсрэлт тий. Энэ хөөсрэлтийн дунд чинь маш их мөнгө байна тий. Too much money. Тэгэхээр энэ нөгөө VC, private equity хөрөнгө оруулагч нар бүгд ингээ маш их мөнгө угаасаа цацж байгаа учраас тэгтээ тэргүү тэр капитал энэ гарааны бизнесүүдэд бол олдоод байгаа байхгүй юу? Хоёрдугаарт. Гуравдугаарт болохоор энэ focus. Тэгээ ялангуяа одоо би ингээл Samsung гээл нэм том корпорацид ингээд ажиллахаар яадаг вэ гэхээр бас ямар нэг яг төвлөрөлттэй нэг юмд ингээд 100% ингээд төвлөрөх жоохон хэцүү. Ягаад гэвэл том корпорац ингээд удаан хөдлөлт жоохон inefficiency байна. Тэрэнд ингээд bureaucracy байна тий. Тэгэхэд зөвхөн гарааны бизнес өнөөдөр би зөвхөн одоо яг энэ LLM модель дээр л ингээд ажиллана гэхээр тэнд маш их төвлөрөл, маш их бас фокус орж байна. Дөрөвдүгээр түрүүн би хальт ярьсан одоо Silicon Valley зөндөө олон юм талентууд байна те энэ хүмүүс байна. Энэ чадaltaй хүмүүс чинь болохоор өнөөдөр big tech компанид stable байдлаар ингээд ажиллах уу? Эсвэл тэр компаниас ингээд гараад гарааны бизнест орох уу? Гарааны бизнест орсноороо одоо big tech компанид болохоор чи зүгээр цалиа авдаг те. Гарааны бизнест орсноороо маш их хувьцаа авах боломжтой, equity авах боломжтой. Тэгснээрээ 3-4 жилийн дотор одоо энэ хүмүүс чинь аль хэдийн одоо multi-millionaire саятан одоо сая долларын бараг нэг өөрсдийн одоо wealthтэй болох боломжтой байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ том одоо химэл оюухны талентуудыг ч гэсэн өөрийнхөө гарааны бизнес руугаа татах боломж бас айгүй өндөр байд юм байна. За тэгээд 5 буюу хамгийн сүүлийнх нь болохоор регуляц.
хоёулын регуляцийн талаар зөндөө ярьж байна те. Одоо өрсөлдөөний одоо юу антитрust монополи гэдрэгээ те. Тэгэхэд энэ big tech компаниуд чинь because одоо энэ монополи антитрастын хуулиасаа ингээд шалтгаалаад зарим нэг юм руу хурдан ороход айгүй хэцүү байгаа. А тэгэхэд энэ гарааны бизнесүүд чинь өөрсдийнхөө хүсснээ хийх боломжтой тэр нөхцөл байдлыг бас гаргаж өгд юм байна лээ. Би дахиад нэг асуулт чи та хариулахгүй байж бас болно шүү. Тэгээд хоёлаа энэ сэдвийг. Яг юу хоёлаа болоо сая ингээд нэг одоо химэл оюун ухаан энэ чиглэлийн одоо салбартайгаа компаниудыг ер нь ярьлаа штэ тий. Одоо маш олон тэрбум долларын ингээд хөрөнгө оруулалт санхүүжилт эргэлж байгаа гэж ярьлаа. Жохон ингээд бос ингээд жохон томоор ингээд хараад үзье заяа. Бусад салбаруудтай ингээд харьцуулахад ер нь хэр үнэлгээтэй байна вэ гэж асуух гэдэг юм л да. Одоо химэл оюун ухааны одоо эдгээр санхүүжилт нь бусад салбаруудтай харьцуулахад ер нь ямар хэмжээний үнэлгээтэй байна вэ? Бусад салбарууд ер нь төдийлөн энэ чиглэлийн бас энэ хэмжээний үнэлгээг авч чадж гинөө гэдэг дээр ярих юм бол. Тэгэхээр мэдээж хоёр талаас нь хүмүүс харж байгаах те. Нэг талынх нь хүмүүс overvalued энэ чинь бол амар одоо хөөсрөлттэй байна. Энэ компаниуд чинь хэтэрхий өндөр үнэлгээтэй байна. Энэ босс салбаруудын үнэлгээнүүдийг хар гэж нэг талаас нь хүмүүс шүүмжилж байгаа. Дэмжиж байгаа талууд нь болохоор химэл оюун ухаан чинь угаасаа одоо дэлхийд дээрх хамгийн чухал бүтээгдэхүүн байна. Тэгэхээр энэ технологиг дэмжиж байгаа компаниуд ялангуяа энэ технологийн одоо урд явж байгаа лидинг компаниуд бол өндөр үнэлгээнд хүрэх ёстой. Яагаад гэвэл нийт одоо энэ нөгөө TAM буюу total addressable market буюу зах зээл нь өөрөө 10 триллионы одоо боломжтой байгаа учраас энэ компаниуд өнөөдөр 180 тэрбум доллар 300 тэрбум долларын үнэлгээтэй байна гэдэг чинь ерөөсөө буруутаад байгаа юм байхгүй гэсэн ийм хоёр талаас нь харж байгаа. Зүгээр яг тоогоор нь хараад үзэх юм бол за компаниг ингээд үнэлгээ хэдэн аргад байгаа. Би бас хөрөнгө оруулалтын компанид өмнөөс ажиллаж байсан. Нэг нь болохоор одоо DCF discounted cash flow буюу одоо тухайн компани одоо урсгал одоо орлого гэх юм уу тэр орлогыг нь болохоор ирээдүйн рүү ингээд нөгөө project тэгээд тэрийг болохоор тэрнээс үнэлгээ гаргадаг ч юм уу нөгөө үнэлгээ нь болохоор LBO гэж үнэлгээ байгаа. Гурав дахь үнэлгээ нь болохоор M&A гэдэг үнэлгээ байгаа. Дөрөв дэх буюу бас айгүй өргөн хэрэглэгддэг үнэлгээ нь болохоор multiples гэдэг байдаг. Multiples гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр тухайн компани ямар нэгэн орлоготой байна эсвэл ямар нэгэн ашигтай байна. Тэрэн дээр нь болохоор нэг тийм multiple өгдөг байхгүй юу? Үржигдэхүүн гэх юм уу? За тэгээд зарим компаниудыг болохоор тэр нийт орлогыг нь 3-аар үржүүлэх юм уу, үнэлгээг нь 4-оор үржүүлэх юм уу, 10-аар үржүүлэх юм уу, 50-аар үржүүлэх юм уу Тэгээ ингээд хараад үзэх юм бол за химэл оюун ухааны яг энэ гарааны бизнесийн стартапууд нь өнөөдөр бараг 20-с 50 үржигдэхүүнтэй мултиплтай яваад байгаа байхгүй юу? Anthropic бол ингээд бараг 50 үржигдэхүүнтэй яваад байгаа юм OpenAI болохоор 30 үржигдэхүүнтэй яваад байгаа байхгүй юу? Тэгэхээр эднэр нь бусад салбаруудтай ингээ харьцуулахад ямар вэ гэхээр за хоёулаа зүгээр нэг тийм классик одоо traditional тийм салбарыг авч үзье тэр юу гэж болох вэ? Автомашин ч юм уу эсвэл агаарын тээвэр ч юм уу эрчим хүчний компаниуд эднэр нь бол яг үүндээ 1-с 3-ын л үржигдэхүүнтэй явж идэг revenue-гийн тэгэхэд манай компаниуд 20-с 50-тай байна За fintech би одоо fintech агуулж ажиллаж байгаа. За тэгээ fintech компаниуд ингээ үржигдэхүүн за Visa, Mastercard гэх компаниуд эдгээр нь бол нэг тийм 3-аас 6-гийн үржигдэхүүнтэй байгаа. За хагас дамжуулагчдын компаниуд арай өндөр үржигдэхүүнтэй байдаг. Одоо Nvidia бол нэг 9-тэй байна. AMD болохоор 7-тай, TSMC болохоор нэг 6-тай байгаа. За том одоо big tech компаниуд нөгөө Meta, Microsoft, Google эдгээр бол нэг 5-аас 8-тай байдаг. Тэгэхээр эдгээр чинь ерөөсөө нэг 10-аас доор л баг яваад байгаа зү ихэвчлэн 1-ээс 10-ийн хооронд. Тэгэхэд энэ химэл оюухан компаниуд 20-с 50-тай яваад байгаа байхгүй юу? Тэгэхээр яхаарахгүй за хүмүүс ингээ overvalued байна эн чинь хөөсрөл байна гэж бас үзэх нь нэг талаас бас үндэслэлтэй байх. За окей. За дараагийн мэдээ. Хятадын судлаачид 100 ГБ-ийн хурдтай 6G-ийн чипийг бүтээсэн байна. За энэ талаар чи танилцуулаач. За энэ 7 хоногт би одоо big технологийн компаниуд гэхээсээ илүү арай жоохон хөнгөн агуулгатай мэдээнүүдийг бэлдсэн. Одоо хөнгөн гэж болж байгаа юм болов. Гэхдээ өнгөрсөн 7 хоногт бол нэг мэдээ явсан надад айгүй таалагдаад энэ талаар жоохон судалж үзсэн. Би бол яг энэ техник талаас нь сайн мэдэхгүй байна. Тэгээд ямар ч өнгөрсөн 7 хоногт бол Хятад болон Пекин University болон Хонконгийн хотын их сургууль гэдэг нэртэй сургуулийн судлаачдын удирдлагын доор болвол одоо дэлхийн хамгийн анхны all frequency буюу 6G chip-ийг бол бүтээсэн гэдгээ бол зарласан байлээ. Тэгээ энэ 6G chip нь болохоор ер нь бол 5G-ээс илүү 10 дахин хурдан 100 ГБ-ийн давтамж хүртэлх интернетийн өндөр хурдыг одоо хэмжсэн ийм юу болсон байлээ. Тэгээд
2030 он гэхэд ер нь бол ашиглалтанд орно гэж төлөвлөж байгаа юм билээ. Учир нь гэх юм бол яг 2025 онд нэвтрүүлэх гэхээр нэгдүгээрт бол нөгөө техник технологийн хүчин чадал, хоёрдугаарт эдийн засгийн нөхцөл байдал бол бүх оронд тархахад бол жоохон өндөрлөлтэй. Яагаад гэх юм бол хуулиа бас нэг өмнө ярьжсэн санагдаж байна. Нөгөө өндөр ордны технологиг дамжуулахын тулд нөгөө станцууд босгодог гэд ярьжсэн. Тэнгүүд энэ станцуудыг босгохын тулд дор хаяж 5 жил шаардлагатай буюу ангиснаар 2030 он гэхэд ашиглалтанд оруулна гэж үзэж байгаа юм билээ. Тэгээд онцлог гэх юм бол мэдээж маш өндөр хурдны одоо чадвартай гэдгээр онцлог. Гэхдээ 5G болохоор нөгөө хөдөө орон нутагт асламтмал зайн бүсүүдэд бол нөгөө суйрлуулахад маш хүндрэлтэй байсан буюу яг бодоод үзэх юм бол хэдүүлээ 4G-г ашиглаж байгаа үед 5G-г ашиглаж байгаа үед бол яг гүйцэд хурдаар нь 100% хурдаар нь бол ашиглаж чадахгүй байгаа гэсэн. Одоо ч гэсэн ер нь бол 5G-г ашиглаж байгаа хүмүүс яг 5G-гийн бүрэн гүйцэд хувилбараар бол ашиглахгүй байгаа гэж хэлж болно. Тэгэнгүүт 6G гарч ирснээр яах вэ гэхлээр илүү өндөр давтамжтай, илүү өндөр наривчлалтай болохоор хөдөө орон нутаг болон аслагдмал зайн бүсүүдэд бол нэвтрэх боломжтой гэдэг үндслийг бол тавьж байгаа юм байлээ. Тэгээ энийг бол техник технологийн илүү наривчлсан талаас нь тайлбарсан байлээ. Тэгээ ер нь бас бодоод үзэнгүүт хүндрэлтэй ингээл 6G хүртэл ингээ хөгжчлөө. Тэгэнгүүт ер нь бол ингээ жоохон түүхэн үүслийг нь ярих юм бол 2G гарч ирснээрээ ер нь бол дэлхийд даяар хүн болгон мессеж гэдэг үйлчилгээр нэвтэрсэн. 3G гарч ирснээрээ илүү мобайл технологитэй гар утснаас интернетэд дамжигдах боломжтой болсон. 4G гарч ирснээрээ илүү нөгөө гар утсаа хэрэглээнд ингээд тохируулах боломжтой болсон. 5G гарч ирснээр өндөр хурдыг бол шууд утсаараа ашиглах боломжтой болж ирсэн. Тэгээ бодоод үзэнгүүт 6G гарч ирснээрээ бол энэ олон хөгжлийг бол илүү хурцгана гэж үзэж байгаа юм байлээ. Тэгээд бас нэг онцлогтой энэ ч нөгөө хятад хийж байгаа те дахиад яг хөө Америкийн нэгдсэн улсын хамтын ажиллагаа гэж бодож байгаа боловч үндсэн одоо судалгааны институт нь бол Пекин University гэж цоллогдоод байгаа. 2018 оноос бол 6G-ийн одоо төлөөх өрсөлдөөн гэх юм уу те судалгаа бол эрчимжиж эхэлсэн. Энэ дээр бол Америк тэгээд зүүн өмнөд Аз тэгээд Хятад Солонгосоос бас энэ чиглэлээр судалгаа бол хийд юм бэлээ. Тэгээ өрсөлдөж эхэлсэн. Тэгээд энэ дээр бол Хятад одоо илүү ялал байгуулж байгаа нь бол харагдлаа. Манай компани хамгийн одоо том компонент нэг яг энэ 5G 6G-ийн одоо судалгааны арт те чи бас түрүүн дөнгөж сайд уртлаа хэдийгээр 6G одоо чипийг өнөөдөр хятад бүтээсэн ч гэсэн яг одоо маркет руу буюу зах зээл дээр орох нь бол нэг дор ээж 5-6 жил хүлээх хэвээр 2030 он гэхэд ингээ бий болно гэд. Яагаад тэр чинь тийм бэ гэхээр за 6G ингээ чипийг за бий болгочлаа. Тэр нь яг юу гэсэн үг юм? Тэ? Чиний утсан дээр тэр 6G чип орж ирнэ. Тэглээгээ шууд ажиллаад эхлэх юм уу? No, үгүй шүү дээ, тэ. Яадаг вэ гэхээр артлынхын дэд бүтцийг бий болгох хэрэгтэй, инфраструктурыг бий болгох хэрэгтэй, тэ. Тэгээ тэр инфраструктурыг яг бий болгож байгаа яг компаниуд нь өнөөдөр болохоор өөрийн телефон компаниуд ахгүй карьерууд. Тэгэхээр Монголд бол одоо Modcom, Unitel ч юм уу, тэ. Солонгосор бол одоо SK ч юм уу, KT ч юм уу, Америкт бол AT&T, Verizon, T-Mobile ч юм уу, тэ. Тэгэхээр энэ компаниуд чинь одоо өөрийн гэсэн интернетийг бий болгохын тулд маш том ингээ станцууд барьдаг, тэ. Стейшнүүд гэж байгаа, тэ. Cell tower гэдэг. Тэгээ энэ cell tower-ыг ингээд антен гэсэн үг шүү, тэ. Антеннууд гэсэн үг, тэ. Антеннууд ингээд бариад тэр антеннуудын доор болохоор яг тэр нөгөө network-ийн equipment-ийг бас нөгөө суйрлуулах хэрэгтэй. Тэрийг суйрлуулж байгаа өнөөдөр дэлхийд 3 компани байдаг байхгүй юу? Нэг нь болохоор Ericsson, хоёр дахь нь болохоор Nokia, гурав дахь нь болохоор Солонгосын компани байгаа. Тэр нь болохоор Samsung тий. Тэгээ би яг нөгөө Samsung даахтай яг нөгөө энэ төсөл дээр 5G-ийн төсөл дээр Америкт ажиллаж байсан. Тэгээд айгүй сонирхолтой юм билэ. Тэгэхээр эдгээр чинь бас нэлээд олон жилийн төсөл болт юм билэ. Одоо чинь AT&T гэдэг компани Америкт одоо нэг бүсийнхаа тэ нийт одоо энэ 4G суурилсан одоо дэд бүтцээ 5G руу ингээд өөрчлөхийн тулд олон жил 5-10 жилийн юм төлөвлөгөөтэй том тендер зарлаад тэр тендертэй болохоор гүйцэтгэгчээр одоо хэнийг авах вэ гэдэг дээр нь болохоор 3 компани дандаа өрсөлддөг. Тэгээд тэр 3-ын нэг нь одоо манай Samsung жишээ нь Verizon-ы 5G-ийн төслийг хоцсон байхгүй юу? Тендер хожоод. Тэгээд тэр нь болохоор нэг ялсан гэсэн үг. Ялсан гэсэн үг. Тэгэхээр 6 тэрбум долларын 5 жилийн одоо санхүүжилттэй. Тэр төслийг жишээ нь Samsung одоо Verizon гэдэг өөрийн телефон компани 5G руу орох тэр бүх төслийг одоо бид нэр гүйцэтгэгчээр одоо чинь ороод AT&T дээр болохоор ороод дийлээгөө Ericsson тажигдсан. Гэх жишээний миний асуулт болохоор 100 GB гэдэг чинь юу нэг хэр хурдтай юм бэ? Тэг ингээд сонсогчтой сонирхолтой. За жишээ нь би одоо
киног одоо хэр хурдан татах байж юм уу мэдэхгүй. Би яг энийг ChatGPT-гээс асууж үзлээ. Тэгээ Google дэж бас үзлээ. Яг техникийн утгаасаа ийм байна л да. 1 GB гэдэг чинь секундэд 125 MB татах хурдаг хэлдэг юм байна. Тэгээд 4G LTE нь болохоор дээд тал нь 100 MB байтаас 1 GB per секунд болтлоо ингээд үүсдэг юм байна. Гэхдээ энэ чинь жоохон ойлгомжгүй те. Тэгэхээр зүгээр жоохон энгийнээр ингээд бодоод үзэхэд байгаа зү. За та ингээ интернетээс нэг файл татлаа гэж бодъё л доо. Тэр чинь 4G хэрвээ татах юм бол та 1 GB хэмжээний кино татхад 10-аас 15 минут зарцуулна гинэ. За. Хэрвээ 5G-гээр хэрвээ 1 GB кино татах юм бол 10-аас 20 секундэд хэрвээ бүрэн гүйцэд ашиглаж чадах юм бол шүү дээ те. Тэгсэн чинь 6G чинь 100 GB хурдтай буюу та 1 GB киног татхад 0.1 секунд л хангалттай гэсэн. За үргэлжлүүлээд хэрвээ Netflix-ээр ингээ кино үзчихвэл яах вэ? Тэ видео стриминг хийж ивэл яах вэ гэдгийг дахин асуулаа. 4G-гээр бол 1080 буюу Full HD, заримдаа бол 4K боломжтой. Одоо ингээ Netflix үзэж байхад ингээд чанарууд нь өөрчлөгддөг шүү дээ. 5G-гээр бол 4K, заримдаа 8K стриминг хийх боломжтой. Буюу өндөр чанартайгаар стриминг хийх боломжтой. 6G-гээр болов 8K-га 2 үржээд 16K буюу лайв стрим хийхэд ямар ч сааталгүйгээр хийх боломжтой. За тэгээ үүндээсээ үүдээд ингээ онлайн одоо тоглоом, VR ч юм уу те видео чат уулзалт нэмэгдэж байгаа. Тэгээд эндээс бас хөдөө орон нутагдах хүртээмж гээд яг эхний сэдвүүдээр ярьжсэн шиг гарч байгаа. Ер нь бол хэмэл дагуулаас эхлээд альж газар илүү өндөр хурдаар ажиллах нөхцөлийг бол бүрдүүлж байгаа юм билээ. За тэгээд миний сүүлийн асуулт болохоор за чи дөнгөж сая 100 GB гэдэг чинь ерөөхдөө хэр хурдан юм бэ гэдгийг ингээд бид нарт жоохон сонирхууллаа те. Тэгээд нөгөө чиний авсан одоо жишээнүүд нь болохоор за киног би арай хурдан ер нь татах юм байна. За 15 секундын хооронд би 1.1 секундэд би татах юм. Гэхдээ тэр надад бол нэг баг ялгаагүй те. За видео стрим эдэр хийхэд би өнөөдөр би 4K-гаар үзэх үү 16K-гаар үзэх үү надад бол миний нүд бараг мэдэхгүй те. Бараг одоо тэр юуг анзаарахгүй ч магадгүй. Тэгэхээр ингээд нөгөө нэг шинэ жишээнүүд, шинэ use case-үүд миний бодлоор гарна. Тэгэхээр чи тэр тал дээр ерөнхийдөө 6G бүтээгээд байгаа чинь нэг киног хурдан татах гээд байгаа биш үлгүй дээ тий. Тэгэхээр зорилго нь ямар юу вэ? Ирээдүйд ер нь ямар гоё шинэ төрлийн одоо use case-үүд гарч ирэх гэж байна. Энэ дээр бас айгүй сонирхолтой гоё асуулт байна. Сонирхолтой ингээд юунуудыг бол гаргаж ирж байгаа юм байлээ. Сая би юун дээр их тайлбарласан ер нь бол 2G-с эхлээд 5G хүртэл ямар үр дүн гарваа гэж жишээлх юм бол 2G дээр ингээд SMS нэвтрэнэ гэдэг чинь мобайл хэрэглэгчийн тоо бол дэлхийд даяар ингээд өссөн. 3G дээр болохоор илүү интернет ингээд хэрэглэдэг гар утсаараа интернетэд хэрэглэх боломжтой боллоо гэдэг чинь ямар нэг enterprise бизнесүүд гар утсаар илүү технологийн одоо банк бизнес онлайн худалдааг бол эрхлэх боломжтой буюу энэ төрлийн чиглэлийн бизнесүүд ингээ өсөд эхэлж байна. 4G дээр болохоор өндөр хурдны 4G дээр болохоор илүү нөгөө аппликейшн эдийн засаг хөгжиж эхэлсэн байна л да. Илүү хурдан болохоор та хоол захиалж болно, таксигаа дуудаж болно тий. 5 дээр болохоор өндөр хурдныг гээд бодонгууд илүү клауд тий томоохон ийм төрлийн одоо клауд бизнесүүд илүү хөгжиж эхэлсэн. Тэнгүүд судлаачид хүмүүсийн асуулт нь юу байлаа гингүүд 6G. Тэгээ энэ дэр бас нэг сонирхолтой юм байна шүү дээ. 6G ингээд юу гарснараа хүмүүс hologram, VR, AR-ыг утсан дээр ашиглах боломжтой болно гэсэн гэдэг одоо хүлээлтийг тавьж байгаа юм билээ. Өөрөөр хэлэх юм бол бид нар нөгөө киноноор ингээд хардаг шүү дээ. Та бодит дүрсээрээ шууд утсаараа ярих боломжтой. Өөрөөр хэлэх юм бол та утсаараа ярьж байгаад VR болох боломжтой гэсэн үг байхгүй юу? Одоо энийг энгийнээр тайлбарлах юм бол та тэр хүнтэйгээ дүрсээ харж ярихгүйгээр ингээд зүгээр шууд бодитоор хараад ярих боломж нөхцөл бүрднэ. Буюу 6G-ийн хөгжлийг дагаад энэ чиглэлийн судалгаанууд илүү хөгжиж эхэлж байгаа юм билээ. Тэгээ би нэг ч гэсэн ер нь бол боломжтой гэж бодож байгаа. Тэгэх юм бол энэ бүх network ингээ үе networkууд чинь өөр өөртөө ингэсэн зах зээлийн үр дүн ингээ авчирдаг болохоор 6G дээр ч гэсэн ийм хүлээлт тавихуд нэг буруудахгүй хаа гэж бодож байгаа. Дөнгөж сая нөгөө Lex Fridman гэдэг нөгөө подкаст байдаг штэ. Тэрэн дээр нөгөө Sundar Pichai Google-ийн нөгөө одоогийн CEO ороод тэгээд баг 2 цаг яг Google-ийн талаар яриад хиймэл оюухан зөндөө олон юмны талаар ярьсан. Гэтэ тэрэн дээр ингээ ярьж байхад яг нэг бүтээгдэхүүн одоо яг нөгөө trial буюу туршилтанд нь ингээ явж байгаа юм лээ. Тэр нь болохоор яг нөгөө Google-ийн өөрийнх нь тэр hologram гэдэг нэг тийм бүтээгдэхүүн байгаа. Тэгээд тэр hologram бүтээгдэхүүнийг яг тэр Lex Fridman-ы залууг тэр компанид ингээ ураад тэгээд туршилтанд оруулаад үзсэн юм байлээ. Тэгээд манай хүний сэтгэл ямар байсан бэ гэсэн чинь бараг нулимсэн гарсан. Тэгээд яагаад вэ гэсэн чинь бүр яг одоо амьд
те хүнтэй ингээд яриад байгаа юм шиг сэтгэл ингээд төрүүлсэн. Тэгээ нөгөө зарим жишээ нь одоо Америкт ингээд нэг хүмүүс ингээд дайманд ингээд яваал одоо цэрэг эдэр ингээд ийш чи ингээд яваал те. Тэгээ нөгөө гэр бүлээсээ одоо тусгаарлагдсан байлаа гэхэд тэр хүн одоо хаанчуудын те Афганистанд байдаг ч юм уу Америкт байгаа ингээд одоо хайр гэр бүлтэйг ингээд ярихад бүр яг хажууд нь байгаа юм шиг тэр мэдрэмжийг ингээд төрүүлсэн. Тэр бүр амар сонир санагдсан. Ингээд бүгээр илэрхийлэх боломжгүй тийм ингээд мэдрэмж надад төрсөн ингээд Lex Fridman ярьж байсан. Нэгдүгээр хоёрдугаар болохоор Mark Zuckerberg чинь мэдээж зүгээр л мета штэ. Мета гэдэг үгийг өнөөдөр бид баг мартцсан тий. Яг бол 2 жилийн өмнө everybody бүх хүн metaverse-ийг ярьжсэн тий. Samsung ч гэсэн бид нар metaverse-ийн төсөл дээр бас ажиллаж байсан. Metaverse дээр яах вэ? Бидний оролцоо юу вэ? Бидний position юу вэ тий? Тэгээ ингээ харж исэн чи манай Oculus ингээ гарч ирээд тий. Тэгээд би Oculus-ийн амар дуртай аваад тоглоод Oculus 2-ыг. Тэгээ тоглосон чи яхаар гоо толгой эргээдсэн. Яагаад толгой эргээд байсан бэхээр интернетийн хүч нь хүрэхгүй байгаа заа байхгүй юу. Тэгээ ингээ толгой эргэнэ гэдэг чинь ерөнхийдөө тэр нэг latency гэдэг нэг үзүүлэлт байгаа байхгүй юу. Тэр latency нь болохоор нэг тийм lag байгаад байгаа. Гацалт гэх юм уу те нэг тодорхой хэмжээний гацалт байгаа. Яг энийг миний бодлоор 5G юм уу баг 6G яг нэг unlock гэдэг үлээ монголоор гинэ unlock хийх юм шиг санагдаад байгаа. Тэгэхээр энэ metaverse дээр болж байгаа энэ VR дээр болж байгаа бүтээгдэхүүн тэгээд бас чиний сайн яасан тэр hologram эднэр бол нэрээ амар сонирхолтой одоо технологийн төвшлөлтөд гоё жишээ use case-ууд гарч ирэх юм шиг санагдаж байна. Тэгэхээр ерөнхийдөө бол зах зээлийн хуулиар ч гэсэн энэ чиглэлийн одоо бүтээгдэхүүний судалгаа 2030 он гэхэд нэвтэрж эхлэх бахаа л гэж бодож байгаа. Тэгээд угаасаа ингээд үе үеийн энэ чиглэлийн network-уудыг хараад байхаар одоо бол 6G бол ашиглалтанд орох хугацаанд бол нэлээд нөхж байгаа. Ягаад гэх юм бол хэмэл оюун ухааны ингээд айгүй хурдцтай ингээд үсрэлттэй робот удирдлага алсын зай удирдлага гэдэг ч юм уу энэ чиглэлээс хараад үзэнгүүт mobile network буюу 6G бол нэг хүлээлт үүсэхээ бараг л болцсон нэвтрэхэд бэлэн болцсон байгаа гэж хэлж болох юм шиг болол надад санагдсан. Хоёулаа тэгэхээр энэ подкаст 2030 он хүртэл ингээд авч явж чадах юм бол те айгуул бол нөгөө гестэ зочноо ингээд холограмаар оруулаад ирэх юм шүү. Тэгээд ярьж байгаа шүү те. За. За дараагийн мэдээ бол их сонирхолтой хуулингийнх подкаст дээр ерөнхийдөө бол бараг 7 хоног болгон бас дурддагдаад байгаа гэж хэлэхэд бол буруудахгүй сэдв байгаа. Тэгээд бас нэлээд олон хугацааны дараа шийдвэрлэгдэж байгаа шиг байна. Шийдвэр бол Google-ийн талд бол гарлаа. Тэгээд Google бол Chrome-ыг авч үлдэхээр бол шүүхийн шийдвэр бол батлагдлаа. Энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм бол за дугаар болгон дээр хоёлоо Google-ийг ярьж байна. Дугаар болгон нэг бол Google, нэг бол хэмэл оюухан, нэг бол OpenAI, нэг бол ChatGPT тий. Тэгээ энэ дугаар дээр ч гэсэн чинь яах аргагүй. Тэгтээ тэргүй одоо дэлхий дээр болж байгаа хамгийн ингээл чухал мэдээнүүдийн нэг нь яах аргагүй. Энэ компаниудын хажуугаар л ингээл яваад байгаа учраас яах аргагүй ярихаас аргагүй байна. За юу болов гэсэн чинь нэг дугаарын өмнө 2 дугаарын өмнө хоёлаа ярьсан тий. Perplexity гэдэг хэмэл оюуханы компани Google-ийн Chrome-ыг 35 тэрбум доллараар худалдаж авъя гэсэн санал болголоо. Яагаад вэ гэсэн чинь хууль зүйн яамнаас Америкийн Department of Justice Google гэдэг компани чинь хэтэрхий монопол байна. Монопол нь юугаар монопол байна вэ гэсэн чинь Google Search буюу хайлтын систем нь хэд монополтой байна. Хайлтын систем нь яагаад монополтой вэ гэсэн чинь 2 аргаар монополыг бий болгож байна. Тэр нь болохоор түгээлтийнх нь сувг түгээлтийн содон нь болохоор 2 арга. Нэг нь болохоор Apple буюу iPhone дээр одоо Google default-оор орж ирж байна. Google Search. Нөгөөх нь болохоор Chrome дээр болохоор бас Google search default-оор орж ирж байна. Энийг одоо задлах хэрэгтэй байна гэсэн чинь энэ 7 хоногт шийдвэр гарлаа. За тэгээд шүүхийн шийдвэр яасан бэ гэхээр зүгээрээ Google чи Chrome ингээд аваад үлдчих болно гэсэн шийдвэр гарлаа. Энэ шийдвэр гарснаар юу болов гэсэн чинь Google-ийн хувьцаа 8%-аар өслөө. Нийт үнэлгээ нь 180 тэрбум доллараар дээшилсэн байна. Энэ мэдээ бас бусад big технологийн компаниуд ч гэсэн эргээр нөлөөллөө. Яагаад гэвэл эн чинь том зургаар нь харах юм бол бас л нөгөө нэг том технологийн компани одоо монопол буюу өрсөлдөөний эсрэг хуулиудын нэг том жишээ байсан учраас Apple гэдэг компани хувьцаа ч гэсэн 3%-аар өсөж 130 тэрбум доллараар дагаж өссөн байна. Ийм том мэдээ боллоо шүү. Гэхдээ нэмж хэлэхэд энэ дээд шүүх биш шүү. District of Columbia нөгөө мужийнхаа шүүхтэр байгаа юм билэ. Яг дээд шүүх нөгөө Supreme Court гэдэг одоо Америкийн том шүүх байгаа тий. Тэрнийхэн доор болохоор муж болгон өөр гэсэн нөгөө courtтой байгаа. Тэгээ тэрнийхэн нөгөө District of Columbia мужид болохоор энэ
хэрэг явагдсан. Тэгээд тэрнийхэн шүүх чинь Amit Mehta гэдэг хүн залуу болохоор одоо Google-ийн эерэг талд ингээд байгаа. Тэгэхээр одоо энийг апил буюу эсэргүүцэж болно. Эсэргүүцэх тал нь болохоор хууль зүйн яам. Хууль зүйн яам заална гэсэн үг. Даваа заална гэдэг эсэргүүцээд өөрийнхөө кейсийг дахиж өгч болно. Тэрэн дээр нь болохоор District of Columbia-гийн шүүх дахиад шийдвэр гаргана. Тэгээд тэр шийдвэр дахиад Google-ийн талд ингээд гарах юм бол хууль зүйн яам болохоор тэрийг дээд шүүхт өгөх боломжтой. Одоо Supreme Court-д ерөнхий. Тэгэхэд Supreme Court тэрийг энэ кейсийг авах үгүйгээ өөрөө шийддэг юм билэ. Тийм. Тэгэхээр энэ бол яг одоо энэ мэдээ дуусаагүй байна л гэж хэлэх гээд байна. Тийм. Ерөнхийдөө бол үргэлжлэнэ л гэж хэлэх гээд байна. За тэгэхээр юу яа? Хойлоо яагаад ер нь Chrome-ыг ингээд шүүгч одоо Ахмед билүү? Шүүгч Amit Google-ийн тал ингээ эргээр шийдсэн бэ гэдэг үндслийг бас илүү ярих юм бол за тийм за яагаад тэглэвэ гэхээр хэдэн үндслэл байна. Эхнийх нь болохоор too disruptive гэж хэлсэн байлээ англиараа. Too disruptive гэхээр энэ Chrome гэдэг энэ бүтээгдэхүүн чинь өөрөө одоо Google-ийн бусад функц болон одоо ялангуяа Google-ийн энэ нөгөө нэг хайлтын систем, Google-ийн search engine-тэй хэд интеграцтай байна. Google гэдэг компани одоо үйл ажиллагаатай маш одоо тийм интеграцтай байгаа учраас энэ Chrome гэдэг бүтээгдэхүүнийг Google-ээс ингэж одоо хүчээр салгах юм бол энэ Google гэдэг компанид одоо хит нөгөө нэг disrupt үзүүлнэ гэж яриад байгаа байхгүй юу? Хит их хохирол юм уу монголоор те shake up гэх юм уу хит их ингээ хохирол үзүүлэх юм байна. Тэгэхээр энэ бол болохгүй гэж харсан юм байлээ. Too disruptive гэдэг нэг үндслэл гаргасан. Нөгөө үндслэл нь болохоор хэрэглэгчд болохоор бас ямар нэгэн байдлаар одоо сүрэг одоо үр дагавар одоо үзүүлнэ гэж байгаа тийм. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр энэ яг Chrome-ыг одоо энэ бизнесийн нэг чиг ингээд салгах юм бол энэ Google search буюу энэ ерөнхий энэ бүтээгдэхүүнийг дордуулах одоо бололцоотой тэгснээрээ одоо хэрэглэгчдэд ямар нэгэн одоо төөрөгдөл бас үзүүлж болно. Тэгээд мөн одоо Google-ийн экосистемд энэ түшиглэж буй энэ хөгжүүлэгчдэд бас сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй буюу end user болон одоо developer-удад энэ хит их сөрөг одоо үр дагавар үзүүлэх юм байна гэж бас харсан байгаа. Тэгээд 3 дахь үндслэл нь болохоор ерөнхийдөө химэл оюун ухаан. Яагаад химэл оюун ухаан энд одоо чухал байна гэхээр химэл оюун ухаан нийт одоо энэ Google-ийн буюу одоо search тэ хайлтын системийн салбарыг бас оронгоор нь ингээд өөрчлөх магадлалтай гэж хараад ирсэн байгаа. Өнөөдөр хүртэл 2025 он хүртэл ерөнхийдөө Google гэдэг компани чинь яг энэ хайлтын систем дээр 90-ээс одоо 90% одоо зах зээлийг ингээ эзэмсээ явж исэн бол Perplexity буюу бусад ингээ хиймэл оюун ухааны компаниуд бас ChatGPT ч гэсэн ингээд гараад хүмүүс өнөөдөр заавалчгүй Google-ийн хайлтын систем дээр асуултаа асуухгүйгээр бусад энэ LLM модель дээр тулгуурсан бүтээгдэхүүнүүдээр хайлт угаасаа гаргаж байгаа учраас тэгтээ тэргүй энэ зах зээл чинь өөрөө disrupted байгаа юм байна. Тийм учраас энийг бол энэ шүүх бид нэр өнөөдөр бол шийдэх шаардлагагүй баг монопол нь өөрөө тэгтээ тэргүй хүндрэлд орсон байна гэж үздсэн юм лээ тий. Өөрөөр хэлэх юм бол нөгөө одоо энэ Google-ийн экосистем нь хэтэрхий нэгнээс хамааралтай байгаа учраас салгахгүй байсан дээрээ гэж үзэж байгаа гэсэн үг гэж ойлгож байна тий. Ер нь тэгээд энэний дараа бас дахиад мэдгдлүүд явсан уу? Одоо дахид дав заалдах талаар DOJ талаас бол мэдээлэл гарсан уу? Ер нь яг яана гэсэн үг юм бэ Chrome-ийн хувьд? Гэдэг дээр хариулт өгөх юм бол яг хоо иймэрхүү компаниудыг хит монополтой байна. Тэгээд компаниг хооронд нь ингээд салгах ч юм уу те эсвэл бүтээгдэхүүнийг ингэж одоо хүчээр салгах ч юм уу. Иймэрхүү сэдвүүд болохоор ерөнхийдөө нэг тийм бас улс төрийн бас одоо аялагтай гэх юм уу те нэлээд байдаг юм шиг ингээд санагдсан. Тэр нь тэгээд хэдийгээр ингээд амар тийм одоо popular ч гэсэн яг энэ шүүхтэр болохоор яг энэ заалт бол компаниудыг бол нэг тэгж салгаад байдгүй юм байлээ. Тэгээ ерөнхийдөө за түүхэнд нь ингээд чи аваад үзэх юм бэ үзүүлвэ штэ. Хамгийн сүүлд ямар нэгэн компаниг юм уу эсвэл ингээд том бүтээгдэхүүнийг тухайн компаниас салгасан тийм заалт бол бүр 1982 онд л хамгийн сүүлд гарч исэн бэлээ. Тэрнээс хойш бол зөндөө олон ийм шүүхтэлтүүд бол явж исэн. Гэхдээ компаниуд л хийжээ салаагүй.
За бүр 1911 онд Standard Oil гэдэг Rockefeller-ийн одоо том нөгөө нэг газрын тосны монополи тий тэр компани бол ингээд одоо жишээ нь салж исэн. За тэгээд American Tobacco гэдэг одоо тамхины бизнес бол 1911 онд салж исэн. Хамгийн сүүлд миний хэлсэн шиг одоо 1982 онд AT&T гэдэг өөрийн телефоны компани болохоор салж исэн. Тэрнээс хойш зөндөө олон ингээд нэг шүүхтэлтүүд явсан байхгүй. Жишээ нь Microsoft-ийн монополи тэр нөгөө Internet Explorer, Windows үйлдвэрлэлийн систем хоёрыг салгах гэж жишээ нь үзчихсэн байна. За Facebook ч нь болохоор Meta компани чинь Facebook, Instagram, WhatsApp гэдэг ерөөхдөө social media-ийн чатын бүх бараг бүтээгдэхүүнүүдийг ингээд өөрийнхөө цогцоор ингээд авцсан байгаа. Энийг салгах гэж үзсэн байна. За Google хоёулаа ярьсан те хайлтын систем Chrome browser хоёрыг салгах гэж үзлээ. Apple-ыг болохоор Apple Store-оос салгах гэж Европын одоо нэг шүүхээс үзсэн. Amazon-ыг болохоор бас anti-competitive байна гэж бас салгах гэж үзсэн. Тэгэхэд өнөөдөр аль нь ч өнөөдөр салаагүй байгаа байхгүй юу? Тэгэхээр салахад ерөөхдөө хэцүү юм байна гэж харж байна. Тэгэхээр чиний асуултанд хариулахад ирээдүйд энэ яах вэ гэвэл миний бодлоор бараг салахгүй бах. Зүгээр ингээд түүхийнхаа энэ кейс стадуудыг ингээд хараад үзэх юм бол нөгөө талаасаа диктаторгүй одоо Trump administration-ийн хувьд юу гэж харж байгаа вэ гэхээр дотооддоо бид нэр ингээд диктаторгүй монопол дотоодын ноёхлыг бол үүсгээд диктаторгүй бид нар чинь одоо дэлхийд өрсөлдөд байгаа тийм дэлхийд ингээд хиймэл оюухан өрсөлдөд байгаа учраас яг энэ хиймэл оюухан дээр тэргүүлж байгаа энэ компаниудаа өнөөдөр одоо өдөө гэх юм уу тийм одоо энэ компаниудаа өнөөдөр салгах шаардлага байхгүй. Ягаад гэвэл энэ компаниудаа бараг улам томруулъя, улам хөгжүүлье, улам дэмжиж гэсэн диктаторгүй артлаасаа тийм одоо заалт явж байгаа учраас миний бодлоор энэ Chrome бол салах юмч боломжгүй байхаа эсвэл магадлал нь хамаагүй байхаа л гэж харж байна. Би бас нөгөө хөл өмнөхдөр ярьж байхад ингээд яаж одоо салах процессыг нь ерөөсөө жоохон төсөөлөхгүй байсан байхгүй юу. Одоо салаад Chrome салахаар чинь бас өөр Google-ийн юунууд салж таарах бах. Одоо дагалдах бүтээгдэхүүнүүд нь гэх юм уу тийм салж таарна. Тэгээд хүмүүс бас ашиглах жоохон төвөгтэй болох юм болов уу гэж бодож исэн. Тэгээд хэрвээ Chrome салахаар Google дахиад search engine бүтээх үгүй юу гэдэг дээр ч гэсэн юм яригдгал байсан байх. Чи тэгэхээр уусаа зөв төсөөлжсэн байна. Чам төсөөлөхөд хэцүү байна гэсэн шүү дээ. Манай энэ шүүхийн гол баг үндэслэл нь төсөөлж чадахгүй байна. Бараг төсөөлөхөд хэцүү байна гэдээ ингээд хаачлаа шүү дээ. Бид хоёр барыг аа. Тийм. Хоёулаа уг нь төсөөлсөн шүү дээ. Бараг ойлгоцсон байсан уг нь. За сүүлийн сэдв болохоор Warner Bros Midjourney-г шүүхт өглөө Superman юу болов? За энэ мэдээ надад аюу фан санагдаад дандаа л ингээ биг технологийн компаниуд ярьд юм чинь гэж бодоод яг хуу бас л хиймэл оюухантай холбоотой л доо өргө утгаараа тэгээд мэдээний гарч нь юу вэ гэсэн бэхээр ингээ Warner Bros компани Midjourney AI гэдэг компани байгаа стартап бас тэгээд тэрийг Superman-ыг хулгайлсан хэрэгээр бол шүүхэд өглөө гэсэн мэдээлэл гарсан. Урж өдөр гэх юм 2025 оны 9-р сарын 4-нд Warner Bros компани Лос Анжелесийн холбооны шүүхэд бол Midjourney компаниг болвол шүүхэд өгсөө. Энэ нь яасан бэ гэдэг тэгэнгүүт Warner Bros-ийн алдартай дөрвүүд болох Superman, Batman, Wonder Woman, Scooby-Doo тэгээ Bugs Bunny гэдэг нэг тоолоо идэв штэ. Тэднийг өөрсдийн AI сургах процесстай ашигласан буюу зохиогч ирэхийг бол зөрчсөн гэдэг үндслээр бол шүүхэд өгсөн байлээ. Тэгээ Midjourney-гийн компани ч нөгөө нэг prompt өгөөд image creation хийдэг компани байгаа шүү дээ. Тэгээ илүү Discord based явж гин одоо нөгөө OpenAI-ийн Dolly-тэй их харьцуулагдаад байдаг. Тэгээд эдгээр улмаас бол шүүхэд өгсөн. Тэгээд still энэ хэрэг нь бол одоо шүүхтэр явж байгаа юм байна лээ. Тэгээ энэ чиглэлийн хэрэгүүд бол сүүлийн байдлаар бол маш ихээр гарч эхэлж байна. За Суперменийг хулгайлна. Чи тэрийг нэг жоохон тайлбарлаад өгөөч. Яг Суперменийг одоо яг яаж Суперменийг хулгайж болд юм уу? Суперменийг хулгайлж болно. За окей. За тэгээ яагаад бэ гэх тэнгууд энэ Midjourney-гийн компани 2020 онд үүсгэн байгуулагдаад ерөнхийдөө ингээд зүгээр тайлбарлах юм болвол image creation хийн гэдэг чинь тэр AI-ыг сургах процесстой одоо илүү төсөөтэй зургуудыг би яг өмнө ярьсан нөгөө хөгжмийн салбар дээр бол ашиглагдж байгаа гэдэг төсөөтэй одоо зургуудыг бол одоо backup буюу мэдээллийн өгдлийн сан болгож чадглаад эндээсээ үргэлжлүүлээд аюу гаргадаг.
одоо creation хийдэг. За тэнгууд бодоод үзэнгүүд эдгээр өгөгдлийн сандаа одоо Warner Bros-ийн хэлээд байгаагаар эдгээр баатруудыг ашиглана гэдэг чинь хэрвээ би ч гэсэн Superman-ыг ашиглаад ямар нэгэн байдлаар одоо комиктэй зураг creation хийнгүүтээ комик, видео энэ ашиглах боломжтой. Тэнгууд хүмүүс яг ингэж ашиглаад байсан учраас Warner Bros-ийн зүгээс бол эн чинь зохиогч эрхийг одоо хүндэтгээгүй зохиогч эрхэд бол халтсан үйлдэл юм гэж хэлээд байгаа юм байлээ. Тэгээд бас бодоод үзэнгүүт нэг талаараа тийм ч юм шиг те. Одоо би жишээлбэл за Суперменыг ингээд Бэтментэй зодтолдуулж байгаагаар зураг хүсэх юм бол гаргаад өгчөж байгаа те. Тэгээд би энийг олон нийтийн сүлжээнд ингээд ашиглаад энийг олон дахин давтамжтай ашиглах юм бол би бараг комик зурдаг. Одоо зурх чадaltaй хэмжээний болчихж байгаа. Тэнгүүд Midjourney-ийн зүгээс бол нэг бол royalty өгөө. Одоо биднэрт зохиогч эрхийн ингээд одоо хангасан биднээс бараг худалдаж зохиогч эрхийг худалдаж аваад ашиглаа буюу энэ сургах процессоо энэ өгөгдлийн сандаа биднэрт одоо зөвшөөрлийг өгөөд ашигла. Хоёрдугаарт гэвэл эсвэл бол ингэж ашиглахгүй бол дараагийн үйлчлэлээс урдсан сэргийлээд 2050 гэсэн саналыг бол Лос Анжелесийн холбооны шүүхүүд бол хөрвүүлж өгөөд байгаа юм бэлээ. Таны бодлоор юу гэж бодож байна? Ер нь одоо image creation хийхдээ эдгээр одоо болон бусад одоо зохиогч эрэхтэй оюуны өмчтэй энэ зургуудыг ашиглах нь зөв үү буруу юу? Стэмтик начаагаа хэцүү. Хоёлаа бас өмнөх сэдв дээр ч гэсэн ярьж байсан те. Ерөнхийдөө маш олон одоо бараг салбарууд дээр энэ гараад эхэллээ те. За Superman дээр би өнөөдөр Midjourney руу ороод Superman-тай холбогдлолтой ямар нэгэн дүрс, зураг, видеог нэг коноптараа л гаргаж ирээд тэгээ тэрэн дээрээ жоохон өөрчлөлт оруулаад бараг өөрийн комик мэтэр тэгээд сошиал медиа ертөнцөөр цацаад өөр юм болгоод тэндээсээ одоо монетайз хийгээд мөнгө хийгээд ингээ явчих болно тий. Дуун дээр ч гэсэн яг адилхан бас ингээ хийгээд би явж байна. Тэгэхээр одоо энэ харин хэр асуудалтай вэ? Оюуны өмч ерөнхийдөө яаж одоо регуляцлагдах ёстой вэ? Гэтэ ингээд бас дахиад нөгөө том зураг хараад үзэхээр нөгөө AI action plan дээр л бас гараад байгаа тий. AI action plan дээр Трамп юу гэж хэлсэн бэ гэхээр энэ бол асуудалгүй. Энийг бол бид нар бол зөвшөөрнө гэсэн байгаа. Тэгэхээр миний харж байгаагаар зүгээр энэ Warner Bros Midjourney-г шүүхт өгсөн ч гэсэн бас ялах магадлал бага л бах гэж бол хараад байна шүү дээ тийм. Ялчгүй энэ дээр нөгөө яг нөгөө талаас одоо бүтээгч талаас аваад үзэх юм бол эн чинь бас жоохон шудраг болсон шүү дээ тийм. Ингээд тэгтээ бас хэмэл оюун ухааны хөгжлийн талаас аваад үзэх юм бол энэ угаасаа зах зээл ингээд чиглэгдэж байгаа боёо угаасаа ингэхээс аргагүй нөхцөл байдал одоо үүсэж байгаа юм байлээ гэж би бол харж байна. Тэгээ энэ дээр ямар нэгэн хууль эрх зүйн одоо зохицуулт байхгүй болохоор нөгөө оюуны өмч зохиогч эрхийн маргаан болж хувраад байгаа юм билээ. Тэгээ ер нь маш олон одоо ялангуяа сүүлийн 2 жил бол маш олон ийм төрлийн хэрэгүүд гарч байгаа юм билээ л дээ. Бас жоохон ингээд хайгаад үзэх юм бол антропик хүртэл хуулийн саяны ярьсан антропик хүртэл нөгөө cloud гэдэг юуг чатботыг сургахтаа 7 сая гаруй номыг одоо зүгээр ингээд ашигласан гэж байгаа байхгүй юу. Тэнгүүд энэ бүхний ард бас нөгөө зохиогч ирэх явж байгаа тий. Тэнгүүд Midjourney хүртэл ингээд Disney болон Universal Studio-ийн маргаантай явж байгаа Getty Images болон Stability AI гэдээ бас маргаантай явж байгаа гихчлэн яг энэ хэмэл оюун ухааны өгөгдлийн санг сургах процессто энэ зохиогчийн ирэхгүйгээр ашиглаад байгаа учраас маш олон одоо маргаанууд гарч байгаа юм байлээ. Тэгээ энэ чиглэлийн хуулиуд ч гэсэн боловсруулж одоо гарах байхаа л гэж бодож байна. Өчигдөр бас нөгөө FT дээр хэмэл оюун ухаан pop star-уудыг юу яах вэ? Тийм ээ гэсэн мэдээлэл гарсан байсан. Тэгээд би ч гэсэн ерөнхийдөө бол ийм мэдээлэл их гараад эхэллээ. Тэгээд энэ чиглэлээр бас ямар нэг юм хийгдэх юм байна л гэж бодсон. Оюуны өмч өмшгээд амар хүнцэнд болчихсон шүү дээ. Амар гоо Супермэнэр гэсэн. Амар Супермэнэр гэсэн. За тэгэхээр эцэст нь хэлэхэд Супермэнийг одоогоор бол хулгайлж болох юм байна. Шүүхт өгсөн байгаа, болохгүй гэсэн байна. Тэгээд ирээдүйд хулгайлахгүй байх боломжтой юм байна. Тэгтээ баг ер нь бол хулгайлах боломжтой юм байна. Ер нь хулгайлах юм байна. Зөвшөөрөлтөөр хулгайлах боломжтой л байх гэж бодсон. За тэгэхээр хуулийнхын 7 хоногийн бэлдсэн мэдээ дуусж байна. Тэгээд таны Америк явах аялалд амжилт хүсье. За тэгээ яг яс авчаад ирээ. За окей тэгээд ихтэй манай подкаст бол хуваарийн дагуу үргэлжлэн тий. Дагуу үргэлжлэн явдгаараа явна. Явна тий. За тэгэхээр дараа 7 хоногт уулзцгаая тий. За баярлалаа сонсогчдоо. За баярлалаа. Манай сувгийг бас subscribe дараарай. Тэгээрэй please. За баярлалаа. За баярлалаа.